За сайн байцгаана уу. Намайг даваа сүрэн гэдгээ аялал жуулчлалын платформ үүсгээд малчин өөрхөдөө хажуудаад иргэдээ гэр юм уу жижиг байшин бариад жуулч тах боломжийг бий болгох гээд явж байгаа юм хамт олон байгаамаа. Миний хувьд болохоор өмнө нь технологийн чиглэлээр 2 компанийг үүсгэн байгуулад e-базаргийн худалдааны компанийг үүсгэн байгуулж 5 жил үйл ажиллагааг нь явуулад тэгээд хөрөнгө оруулалт татсан байгаа. За мөн GoPower Mongolia гэдэг Флоренцийн Power банкны компанийг бас хамтран үүсгэн байгуулчаар ажиллаад мөн амжилттайгаар хөрөнгө оруулалт татаад ингээд ажилласан байдаг. Энэ Монголын аялал жуулчлалын платформыг бий болгоод бид яаж дэлхийд энэ нүүдэлчин соёлоороо одоо өв уламжлалаараа аялал жуулчлалын үйлчлэгийг эрхэлж маш олон жуулчдыг татах боломж юу байна гэдэг энэ платформыг хөгжүүлээ явж байгаа компанийг үүсдэг захирал хүн байна. Намайг Мөнхөө гэдэг би энэ платформын үүсгэн байгуулагчдын нэг байгаа. За анх 2008 онд энэ санаа төрөөд тэгээ санаагаа бол баг одоо судалгааг нь хийж бойжуулах замаар өнөөдрийг хүрсэн. За санаа яаж үүссэн талаараа та бүхэнтэйгээ бас сэтгэлдээ хуваалцъя. За анх би Завхан аймгийн Тосон Цэнгэлийн нөгөө Монголын хамгийн хүйтэн нутгийн бүсгүүлтэй. Хүүтэйгээ зүг нутагтаа ээжтэйгээ ингээ очиод нэг би багасаа бас морь унах дуртай. Тэгээ хүүгээ нэг морин дээр мордуулаад хонь эргүүлээд ирээ орой хураагаад ирээ гэд хүүтэйгээ ингээ явтал нэг жижигхэн одоо манай Аршаантын төвийн доотлын нэг сүүлтэлгоо гэдэг юм да. Тэр жижигхэн толгой дээр гарахгаа ингээ явж идэл үнэгний гавар зурам жижиг амьтадтай ингээ зөндөө хүүмэн тэрийг хараад ингээ бүр бишрээд нөгөө жижигхэн толгой дээр гараад ингээд харахад цаашаага одоо нэг голын хөндөй дагсан айлууд тэгээд Монголын нэг амар амгалан бэлэгдсэн нэг сайхан зураглал байдаг да. Тим юм хүүхдийн нүдэнд ингээд тусахад манай хүү ээжээ бид нар алтай таван богдын орой дээр гарсан юм уу? Энэ ямар сайхан юм бэ гэд дуу алдчихсан. За маргааш нь бид хэд бас адуунд явъя гэд ингээд явангуут нэг бороо ороод өвлжөөн төр хоргодоол дараа нь одоо борооны дараа тарваг буудаж нэг боодог хийгээл гэтэл ингээл тал талаасаа хүмүүс цуглаал бид хэд ингээд яриа суусан чи хүмүүс ээжээ энэ жүжигийг битээр зориулж бэлдсэн юм уу гэд ингээд бид нэр бүүн инээдэн болоо те. Тэгээ энэ цагаас хойш л би ер нь яагаад Монголын одоо малчин бүрийг яаж тогтмол орлоготой болгох вэ? Тийм ээ? Яаж энэ өөрийнх нь байгаа нөөц энэ боломжн дээр энэ хосгүй гоё ийм мэдрэмжийг авахулж болох вэ гэдгийг бол ингэж бодол хийл судалгаагаа хийж энэ платформыг үүсгэн байгуулах гол шалтгаан нь болсон. За тэгээ энэ технологийн компанийг хөгжүүлэхэд бол хамгийн чухал юм бол технологиг хөгжүүлж байгаа баг байдаг. Тэгээд энэ багийг одоо 2 том технологийн платформыг хөгжүүлээд ард нь гарчихсан энэ бүсгүй маань бол авч яваад бол би их сэтгэл хангалуун байдаг. Өөрөөр хэлбэл магадгүй дэлхийн нүүдэлчдийн өв соёлын томоохон төв аялал жуулчлалтай холбосон юм төв платформ болж хөгжих байхаа гэсэн юм сэтгэлээр бас ажиллаж байгаамаа. За ингээд манай платформын одоо бас нэг гишүүн жаргал сайхан ахын давал ирээдээ Төв аймгийн Алтан булаг сумын харьяат бусдаа нуруу дагаж аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж байгаа ийм сайхан гэр бүл байна. За ингээд та хоёр маань сайхан сэтгэлээ туршлагаа ярилцаж бусдыг бас үлгэрлэн дөөрайлаач гэж бид бүхэн бас урьж байгаамаа. Төв аймгийн Алтан булаг сумын 2 дугаар багийн малчин жаргал сайхан гэдэг айлаа. За яг хостой нуруугаа төшөж одоо би аялал жуулчлал эхлээд 10 хэдэн жил болчихж байгаа. За та бол бас ирсэн жуулчиндаа морь би морь унуулна. Морийг бол одоо ямар ч байсан асуудалгүй сайн боломжээр минээс хуулаад касаг малгай бас одоо би аюулгүй байдлыг хангана. Миний хувьд бол одоо тийм ажлыг л хийн дээ гадуурх ажлыг л тийм. Манай хүн болохоор дотор үйлчлэгээ хийсэн. Аялал жуулчлал одоо манайчдаа 3 гэртээ эхэлж та авч эхэлж ялаа. Тэгээ одоо 600 гэр байна. Тэгээ бас хойно шовгор мохоор харж ихэлээд бас
үзчихэл байна тий. Энэ аль болохоор л одоо тий өргөжөөл. Аль болохоор л одоо энэ аялал жуулчлалыг ирж байгаа одоо энэ усуудыг тавтаа тогтоол байлгахын төлөө л одоо зүтгэж ажиллаж байгаа шүү дээ тий. Бид нар жуулч авахдаа хустаагаас сургалт зохион байгуулад тэрнгөөрөө бид нар юмаа юу нь бэлдсэн. Хамгийн гол нь жуулч авахд бэлтгэл хийхдээ гэр оронгоо их сайн бэлтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь наан ирж байгаа яг л Монголынхоо ёс жаншлаараа угтаж аваад гэртээ оруулж ирээд цуудлуудаа зааж өгөөд за энд ингэж зочин суудаг энд нөхөр нь суудаг эндээ ингээ бурхан тагтлаа байрлуулдаг тэрийг сайн ярьж өгөөл жуулчдаа эхлээд хүлээж авах бэлтгэлээ сайн хангачуулдаг гэж ер нь болно доо. Жуулчдыг гэрээ тогтоо хамгийн гол нь ор дээр зөөлөн байвал их зүгээр юм билээ. Тийм жуулчд чинь бас ер нь сэтгэл хангалуун явна. Ор дээр сайхан зөөлөн хоол унд яг Монголынхоо үндэснийхээ хоолыг хийж өгөөд Монголын малчин айлууд одоо ерөөсөө ингэж цагаан эдээгөө боловсруулдаг, ингэж түүхий эдээ боловсруулдаг, дээс утсаа ингэж хийдэг гэдгийг сайн харуулаад явуулахад болно доо. Энэ манай гач тогооны гэр байгаа. Эндээ цагаан эдээгээ боловсруулаад хоол ундаа. Энэ манай чүнхэн авдаг гэр байгаа. Энэ дээр үед бид нар хатмалаар гэрээ чиндэг байсан. Энэ гэрээ хатмалаар ингэж хатмалаар тогтчулсан. Энд бол жуулчтай ирэхээр үзүүлдэг юунууд байгаа. Энэ бол аргалын энэ одоо эврийг ингэж шанаг болгосон. Энэ буугын эвэр энэ аргалын эврийг ухаад ингэж Шанага болгоод. Энэ бас ингэж жуулчны ингэ нөгөө уран бэр гэдэг одоо тоглоомны юу вэ? Тоглоом наадгай тий уламжлалт наадгай нэг. Энэ сагалдраг Илтэр одоо миний бүтээл байна да чөлдөр мөдөрхөн сормор энийг бас илтэж үзүүлнэ би бас. Монголын ард түмэн чи ингээд бүхэл хэрэглээнийхээ ямиг өөрөө хийж тийм ээ. Ингээд чөлдөр мөдөр ингээд чичнаа. энэ адууны энэ хурганы арьсаа гараа. Илдээд хурганы арьсаа илдээд дээшээ. Одоо монголчууд чи нөгөө мал бол чадаагүй хургнуудаа тийм ээ. Эндцэн хургнуудаа сайхан ингэж өвчөөд байгаль дээлтэй ингээ ашигладаг ийм ард түмэн байгаа. За Энэ одоо дийл байгаа юм. Дийлээ ураад ингээд дээс томдог. Ингээд дээс томдог гэдэг ингээд үзүүлдэг бас. Монголын хүүхдүүд ч гэсэн ирэхэд бас ингээд дээс томд үзүүлдэг. Энэ дийлийг яаж энэ адууны дийлээр одоо яад юм уяа хийцэн бэ гэдэг гадаадынхаа асуудгийг. Тэгэхээр ингэж тэнд ураад ингэж томоод ийм уяа болцдог гэхээр одоо бүр гайхах штэ. Энэ уяа чинь бол их бөөх штэ ингээд давхараад байна. за энэ арга энэ одоо бүр манай дээр манай охины сая одоо өөрөө 40 хүрж байгаа манай охин. Тэрний арга ийм бүх. Тэгээ энэ эврээр ингээд уугч хийгээд ингээд эндээ сүү хийгээд энэгээр малаа өгч чинь бог жижигэн чадахгүй байгаа хураг ишгээ уугчтэй. Тэгэхээр бол гадаадах их сонирхтыг штэ энийг бол анхан тусламжийн ийм хэрэгэлтэй байх хэрэгтэй. Ер нь жуулч авж байгаа малчин айлууд бол ер нь анхны тусламжийн хайрцагтай. За энд малын хазаар энэ аюугаар хийсэн тэмээний ноосоор хийсэн юунууд олон байх шиг үн тий. Ногт юм уу? Жолоо юу? Энэ их зөөлхөн бүх болдог байхгүй юу? Хүүхдийн хүний гар мар ингэж. Энэ малаа энэ жил манай малын имнэт одоо хураг ихнийхаа нэг нөгөөгөөсөө таних тулд бол ингэж малаа имэндэг. Тэгээ имнийхээ тоог ингээд хилэгчдэг тий. Тэгээ хураг ишгээ тооч. За тэгээ айл бас өөр имтэй. Тэгээд энийгээ бас таньдаг энүүгээрээ тий. Жаргал сайхны мал байна гэдэг. Али имэн юу байгаа нь тамга нь юу байгаа нь гэдэг үстэй тий. Манайх яг нэг бог нэг 500 гаруй байна. Бод нэг 100 гаруй 200 200 өрөхгүй 100 гаруй байна. Малаа эрхлэнгээ жуулч авахд
өндөрлөг байна. Одоо яг хөө тэгэл болно л доо тэгээд болохоор зохицуулна шүү дээ ажлыг чинь тийм ээ. Малаа харна ямар жуулч ирлээ нөгөөдхөө харахгүй хайчихгүй шүү дээ. Тэгээд нөгөө мал хугаан жуулчдаа үзүүлнэ харуулна жилбий бас. Тэгээ морон уулаад бичдэг нөгөө жуулчтайгаа хон малаа эргүүлнэ. Одоо хүрээ туун. Тэгээд цугл ажлаа амжуулж бас тэр жуулчтай чийж бас хариуцаа тий. Тий. Ер нь бол жуулчинтайгаа цуг одоо малаа малж исэн тохиолдол байгаа биз. Оо байна. Манайд бүр одоо 2-3 хоног жисэн жуулчиж байна. Дахиж бүр одоо дараа жил нь иргэж ирж байгаа жуулчиж байна. Их гоё байсан, сайхан байсан гэж. Технологиос энэ хотын төвжирлээс ангижраад нэг ийм эртний амьдрал ахуй үзэх нь хүмүүст их сайхан байх шиг байгаа. Өөр шал өөр ийм мэдрэмжийг авдаг юм шиг байгаа. Тэгэхээр бидний энэ соёлын гол үн цэн нь бол тэндээ байна л гэж би боддог. Энийг одоо хойч үедээ үлдээхийн тулд ингэж хөдөлмөрлөж байгаа та хоёртай бол баярлалаа. Амжилт хүсье.